Сайн байцгаана уу эрхэм эцэгчүүдээ. Захим зөвлөгөөнөөр бага насны хүүхдүүдэд номыг уншиж өгөх, түүний ач холбогдол болон гэрийн номын санг хэрхэн бэлтгэж өгөх, ном сонголт, хэрэглээ, номыг баяжуулах аргуудын талаар зөвлөгөө хүргэх болно. Хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөлийн олон чухал чадваруудыг хөгжүүлдэг. Ном уншуулах нь хүүхдийг анхааралтай сонсож сурахад тусалдаг бөгөөд үйл явдлыг таамаглах, учир шалтгааныг ойлгох, дөрүүдийн сэтгэл хөдлөлийг ойлгох зэрэг сэтгэн бодох чадваруудыг хөгжүүлдэг. Хүүхдтэйгээ хамт цагийг өнгөрөөх, харилцан ярилцах, хайрыг мэдрүүлэх сайхан боломж юм а. Энэ хүүхдийн сэтгэл санааны хувьд тайван, итгэлтэй өсгөж чухал нотогтой юм. Үлгэр сонирхолтой өгүүлбэрүүд хүүхдийн төсөөллийн ертөнцийг тэлдэг. Үүний үр дүнд хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэж, бүтээлчээр сэтгэж, үйл явдлыг төсөөлж чаддаг болно. Номтой эрт нөхөрсөн хүүхдүүд анхааралтай сонсох, унших, бичих, ойлгох чадвар сайн эзэмшиж сургуульд ороход бэлэн болдог. Хүүхдийн хүр хүндэрт тавиур байрлуулаарай. Номуудыг цэвэрхэн өнгө үзэмжтэй байрлуулах, тав тухтай уншлагын болон жижиг санал, дэвсгэр, гэрэл зэргийг бэлтгэн өгөөрэй. Хүүхдийн насанд тохирсон 5-10 номноос эхлэн аажмаар номын сангийг баяжуулан өгөөрэй. Гэрийн номын санд хүүхдийн насны онцлог тохируулан дараах байдлаар номыг бэлтгэн өгөөрэй. 2-3 настай хүүхдүүдэд зурагт ном, дууны ном, богино өгүүлбэр тод зурагтай байх. 3-4 настай хүүхдэд үлгэр дүрстэй, үйл явдал нь давтагддаг байх. 4-5 настай хүүхдүүдэд богино өгүүлэг, үлгэрийн ном, сургамжит төв, үйл явдал олонтой байхыг чухалчлаарай.